Цуутай нудраган тулаанч Гевапил. Архангай аймгийн Харьяат Цэдэнбат гэдгээр доорх түүхийг хүүрнсэн юм. 50-аад оны үед миний бие чухамл галзуунохоо аманд гараа ихээс боцохгүй омглон явлаа. Хиний охин өсч вэ гэж айлын хаяа хатвч ухан босгож тавьсан хөрөөний эрэнд гараа эсгэж явсан тэр үед хүрээ зодоонч Гевапил гуайн хин зохин болох буян далайг эргүүлдэг байлаа. Хүрээ зодоонч гэх Гевапил гэж цэцэг өвчин тоссны улмөр болох ов тов цоохор нүртэй өндөр янхгэр өвгөн байв. Бараг 2 метр өндөр байсныг бодоход залуудаа хэр зэрэгээр явсан болох нь ойлгомжтой. Нас нь 80 төгсөн ч гэлээ би тэнхлэн хараа хурцсныг тэрбэр гөлөм дэвс ганцны тогтоог хар сайр ногоон сарсаар хачин айхтар хийдэг уран хүн байв. Харин яагаад хүрээ зодоонч гэсний тухайд гэвэл залуудаа гандан хийдэд шавлан суудаг байсан аж. Тэгж байхдаа л зэрэг зэмдагаараа ялгаран бусдаасаа цоорч нэвтэрхий зодоонч нэр авсан гэдэг. Нэг удаа том яргаа ташуур барьсан морьтой хүн дайраад ирэхэд Гевапилгүй 2 гараараа газар тулаад дөрөөнийх нь тавг руу хайчлаад өшгөлтөл мөнөх хүн мориноосоо дээш 2 метр хэртэй хөөрөөд мөргөлчний чулуун андан дээр ууцаараа хүн дээр бэртсэн гэн. Мөн нэг удаа түүнийг нутгийн аянчдыг дагаж гэрэн бараа харах гээд хөсөг хөтлөн ядруухан сажилж явтал 3-4 ир дээрнтэх гээд ирчээ. Тэгмэгц Гевапилгүй улаан сугруу нэг явраад хоёрыг нь нүрээр нь мөргүүлээд булгийн хөл тайчихсан байна. Бас нэг удаа айлын нохоо дайраад ирэхэд ангаасан амруун зад өшөглөөд эрүүгэн заачихсан гэж ярьдаг. Дээхэн үед гандан эдийн лам нар хэд хэдэн аймагт хуваагддаг байсан бөгөөд Гевапилгүй Даш Дандарлан аймгийн Найдан гэдэг гаргуу зодоонч нэрийн баруун гар нь байсан юм гинлээ. Мань хоёр бусад ламнараа урайлан дуудаад хүрээний хятадуудтай хэд удаа сөрхий зодтолцсны эцэст ялалт байгуулж байв. Монголын түүхэн тэмдэглэгдэн үлдсэн нэр зодоонч Гүзээ Найдан 8 хятадтай нэгэн зэрэг зодтолдог байсан бол Гевапилгүй 6 хятадын дунд торойтол эргэлддэг байсан юмсанч. Түүний гардан зодоонд суралцсан түүх сонин. Тэр хоньны үлээсэн гүзээнүүдэд тогооны хөө түрхээд энд тэндгүү өлгөөд ээлжлэн цогтөг байсан гин. Тэгэхэд хувцас би ямар ч хөө болтоггүй аж. Хэрвээ хөө болох юм бол хөдөлгөөн удаан хараа муу тааруухан зодтолж байна гэсэн үг гэж ойлгодог байж л дээ. Нэг үгээр хэлбэл хурдтай ирсэн гүзэнээс болтож байна гэсэн үг. Энэ мэтийн яриад уулз сонссон бид айхасаа арзаах гихчээр түүний гэрте байх үед охинд нь тэр бүр санаархаж чадаагүй байлаа. Харин нэг өдөр хотоос ирсэн нэг найз маань хідүүлээ Гевапилгүй охиныг эргүүлэх гээд үзээд алдъя гэж зоригжуулснаар бидний үйл нь нэрсэн юм да. Бид Гевапилгүй шөнө хаана унтдаг болох охиных нь ор хаана байдгийг нэлээд сайн судлаад шөнө болмогц гэрийн хойно цуглаж хамгийн зоригтойгоор Баторших гэгч найз маань түгжээг нь муллаад ороод явчихсан ч удалгүй нүур амаа дарсаар орилт чарлаад гарч ирэх нь дээр. Хашир өвгөн охинтойгоо ороосолоод унтсныг нь мэдлгүй шууд мортоод автал өвгөн зочихдоо ирэхээр нүүрэн дондуур нь буулгаад хөлөөрөө тэрчгсэн Баторших догоотоо олтаа холилдоод хөгийн амтан гарч ирж үлээ. Маргааш нь бид нүүрэндээ эрхний ормоор цоврон цагаан толботой болсон Баторшихыг харж элгээ өштөл инээцгээсэн юмдаг. Хэд хоногийн дараа тавлаа дахиж очив. Гэрийнх нь хаалга онгорхой байсан тул бид Гевапилгүйг эзгүй байна гэж бодоод бүгдээрээ ороод явчихав. Гэтэл Гевапилгүй хавтарчныхаа тэнд дотж байсан юмсанч. Тэрбээр хаалга дотроос нь Монгол цоожоор цоожилж байгаад лага асаагаад бид хэдийг нармайтал нь хусчлээ. Тэгээд тэр та нарын зүсийг харах гэсэн юм. Явцгаа гэж хэлээд бараг 50 арцмэрийн гэмээр том монгол гутлаар биднийг нэг өшөглөөд хөөж гаргасан да. Нас сүдэр 80 хүрсэн үнд тэнхүү зодуулсан аваадгад ичмээр ч юм шиг. Хор шүргэж яваа 5 залуу тэр өвгний өдөөс гар сарваагаагүй нь бидний үеийн хүн чанар дээдсэн үнэлэх сэтгэл байжтэй. Харин Гевапилгүй 1957 онд 86 наснда өөд болсон бөгөөд манай сумынхан 85 насных нь ойг хийх гэж нэлээд хөл хөрцөг болсон гэснээр бидний яриа өндөрлөв. Төгс буянтын бослогоор төрсэн сайн эрс. Төгс буянтад бослог гарах үед 1600 ачаатай 100 шахан хятадууд хил тавч ирснийг шалгахад цэргийн шархны юм даав газрын зураг тээж авсан таг нь урайхан эсэргүүчүүд тусгай захиргаа байгуулах нэрээр 500 гаруй хүн ирсний дотор зэвсгэлсэн 80 хүн байжээ.
Улаангомд бослог гарахын өмнөхөн төлөөлөгч Чонхлон удирдлагаар 80 орчим ламыг баривчилжээ. Бослогын урд шөнө Зоригт хааны сүмийн ханд нуусан буу завсгийг илрүүлэн олсон ба туслагчийн мэдээ зэргээс Чонхло бослогын тухай урьдчилан сайтар мэдэж ном эвлэлийн гишүүдийн хүчийг зохион байгуулж лам нарыг гошууд хамгаыг чиглэн хөдлөх үед нь буу тавин баривчилж авчээ. Баривчлагдсан 80 орчим лавын биеэс хурцлсан хутга хүн амтан барьж хүлэг гарч байсан гэдэг. Баруун аймгийн нэрт багш сэтгүүлч Жалхын Дэлэг гэдэг хүн төгс уянтын бослогын талаар маш дэлгэрэнгүй судалгаа хийсэн байхаж тэрээр өгүүлэхдээ 1928 оноос эхэлж Баруун аймагт феодлын хөрөнгө хураах ажил эхэлж Чандман уулын аймагт 49 хүн феодал хэмээн бүртгэгдэж төгс уянтын хошууны 5 феодлаас 4368 хувь хөрөнгө, Баян мандал хошууны 9 феодлаас 832 хувь хөрөнгө, Баян Чандман хошууны 6 феодлаас 1910 хувь хөрөнгө хурааж төгс буянтын 1203 ламаас 360 ламыг албатан хар болгож жасын хөрөнгийг нь битүүмжилж төгс уянтын хүрээнд байсан хятадын буян даашин хүүгийн салбар бүсүүдийг хөөн зайлуулжээ. Хүрээнээс гарч явсан бүсний зарим худалдаачдыг нутгийн хүмүүс замд нь алж дээрэмдсэн байна. Бүс даавуу цай тамхи юм л ховорджээ. Тэр үеийн өвгүүд цай олдохгүй ойд ургадаг зарим урганлыг төөж цай орлуулдаг байсан гэж ярьцгаадаг байсан. Хүрээний хоол хүнсэнд зориулан тариа тарж амьдардаг байсан тариаланч лам нар гар урлал, мод дархны ажил хийж амьдралаа зогоодог байсан лам нарыг бусдыг мүлжигчд хэмээн ажлыг нь хориглон зогсоожээ. Харин сүүлд нь хар уссан лам нарыг артел байгуулж албатан ажиллуулсан байна. Тэрч бүхэл баян хүнд хамчлаг болж малыг нь малдаж ажлыг нь хийж амьдардаг айл гэр хүмүүсээс албан татвар авах журам гарч гүйцэтгэж эхэлжээ. Мөн хязгаарын байдал өвмэн самуунтай байна хэмээн үзэж баруун хязгаарт 11 суурьнд хэлх хамгаалах ардын харуулын газар байгуулж түүний унаа морь хоол хүнсний бүхий л зардлыг ардуудаас гаргуулах болсон нь хүмүүсийн амьдралд хүн дээр тусч байв. Ардын хоршоог ихчийг байгуулсан боловч өргөн хэрэглээний барааны хангамж нийлүүлэлт муу энгийн худалдааг хязгаарласан ард олон барааны өсгөлөнд нэрвдэж хүмүүсийн аж амьдрал сэтгэл санаанд хүн дээр тусах болжээ. Ийхүү 1929 оноос зүүнний алдаатай бодлогод эвзүүцэж эхэлсэн олон түмний дургуутсал зохион байгуулалтаа эсэргүүцэлд аяндаа шилжин орж Улаангом төгс буянтын хүрээний ард олонний сэтгэл санаа ихээхэн тогтворгүй болж хуучин төшмөл явсан хүмүүс лам нар хоорондоо янз бүрийн холбоо тогтоон ардын засгийг эсэргүүцсэн бослог гаргахаар хилцэн тохирчээ. Төгс буянтын бослогыг хуучин эрх яам эд хөрөнгөө эргүүлэн авах гэсэн хэдэн хүмүүсийн эсэргүү хөдөлгөөн байсан гэж хараахан үзэж болохгүй юм. Харин эд хөрөнгийг нь хурааж албан татвараар дарамталж наад захын хүний эрх чөлөөг нь хасаж аж амьдралыг доройтуулж засаг дүр шашин шүтлэгтэй биширсэн итгэлийг нь гутаанд оромжилсан зүүнтний алдаатай бодлогын нийгмийн хариу олон нийтийн дургүйслийн илрэлт хэмээн үзэх нь илүү үнэнд ойрхон очих болов. Харин боссон ард олон шашны далбаанд ор нэгдэхээс өөр арга байсангүй учраас энэ бослогын тухайн үед хязгаар орон нутгийн шашин соёл албан байгууллагын төв болж байсан төгс буянтын хүрээнд гарахаас өөр аргагүй байсан юм хэмээжээ. Төгс буянтын босгочид өөрсдийн удирдагчаа хайж байсаар 1923 оны Монгол Ардын хувьсгалт намын гишүүн 1925 онд Чандман уулын аймгийн анх дугаар хурал төлөөлөгчөөр сонгогдож төгс буянт уулын хошууны ажлын талаар тайлан илтгэл тавьж их нутгаа хөгжүүлэх талаар олон чухал санал дэвшүүлж байсан Бардуу гэдэг хүнээр удирдуулахаар болж түүнэр хүн илгээсэн боловч Бардуу би чадахгүйгээд эхний удаад ирээгүй аж. Гэвч дахиад 2-3 ч хүн илгээж Бардуу захирагчийг баривчлан авч ирээд бослогыг толгойл, улмаар шин засгийг толгойл гэж шахаж шаардчээ. Бардуу захирагч төөртэй гансаараа тамхи татан Монгол гутлынхаа толгойд үнсийг түргэн цохин унгаах зураа тэдэнд учирлаж цагтаа ярьсан ямиг давж болдоггүй юм. Ардын засаг чинь цагаа болохоор ирсэн хэрэг. Та нар буруу юм хийж байна. Шашин бурхныг тань ардын засаг юу дайран устгахгүй. Харин бослог хөдөлгөөнөөс их уршиг гарч мэднэ. Энэ хэрэгээ зогсооё. Та нар амтны амар жимрийг бодож тайван байцгаа. Би хувьсгалыг толгойлохгүй гэжээ. Гэтэл бослогод бэлдсэн лам нар
Бардуу тэрслэгч итгээд байна. Үүнийг бариад шоронд хорьё гэж шугцгаажээ. Ингээд барьж хорих гэхэд нь бардуу. Энэ хэрэг бүтэхгүй төлөө та олон хуургын төлөө би үхий гэж хэлээд бослогыг өдөрт харуулжээ. Ингээд босогчдын зарим нь сургууль хоршоог шатаах гэхэд бардуу. Ямар ч төр улсад сургууль байдаг. Та нарын энэ явдал буруу гэж болиулж байсан байна. Босогчдын дараагийн арга хэмжээ нь Увс аймгийн Түргэн, Сагил, Бүхмөрөн сумдаас буутай амчин гөрөөчин хүмүүсийг зарлан дуудаж ирүүлээд тэднийг төгс буянтын хүрээ орчим, сайланчийн хөтөл, даваагийн булгын ам, живэртийн бэлчир зэрэг газарт харуулаар суулгаж хүрээн дотроо улаан хувьсгалч нартай хэрхэн тэмцэх талаар зохион байгуулалт хийж эхэлжээ. Мөн зөв бүр тийшээ илч мордуулж хил мэдээ авалцах болсон байна. Тэр үед Тагн Туваагийн наазахын хошуудад баслаг гарч тэд өөрсдийгөө төгс буянтын ард тал гэж үзэж зэвсэг өгнө гэж амлаж байснаас үүдээд юуны өмнө Тагн Туваагийн төмөрдөн маржаан нарын хүмүүстэй холбоо тогтоосон байна. Улаангомын хүрээнд холбоо барьж баслаг эхлүүлэхээр лам молмыг илгээн холбоо барьжээ. Мөн 1929 оны 3 дугаар сарын 26-нд хошууд хамгийн газрыг эслэн авах болбоос бусад газар харилцах утасны модыг хөрөөдөд унгаах хэрэгтэй зэрэг даалгавар авсан элч шүлхий балжир гихчийг явуулсан боловч тэр нь Улаангом төгс буянт хоёрын хооронд суулгасан харуулт баригдаж Улаангом дахь дотоодыг хамгаалах газарт хүргэгдсэн байна. Босогчид Алтайн урайха Шинжааны цэргийн эрхтнүүдтэй холбоо тогтоож зэвсэгт тусламж авах гэсэн боловч амжсангүй. Монголын төр ардын засгийн газараас Чандман уулын аймагт гарсан ард олонны тэмцэл хөдөлгөөнийг судлах бослогыг дарахаар Байлдааны эрхт хувьсгалын төр хороог Ховдын хязгаарын 4-р морьт хорооны дарга сургагч нар Хошуу аймгийн яамны дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулж Чандман уулын аймаг руу илгээжээ. Мөн засгийн газрын бүрэн эрхт комиссийг байгуулж комиссийн даргад дотоодыг хамгаалах газрын дарга Элдв Очир гишүүдэд Даржав, Дашчирүү, Эрдэнэ нарыг томилжээ. Засгийн газраас томилогдсон бүрэн эрхт комиссоос юуны өмнө төгс буянтын хүрээнд гарсан бослогыг дарахаар шийдвэрлэж Элдв Очир машинаар төгс буянтын хүрээнд очиж хүрээний ард талаар урсдаг дэлгэр мөрний дэнждээр ирж зогсоод цагаан дарцаг барин буух үед босогчид Байли цагаан гэдэг буугаар Элдв Очирыг буудаж хөнгөн шархтуулжээ. Яг тэр үед сайланчийн хөтөлтөөр босогчдын талын хэдэн хүн харуул хийж байсантай цэргүүд таарж буян дэлгэр тэр хүмүүст байсан ганц бууг нь хураан аваад та нар энд байж болохгүй. Одоо гэрлүүгээ явцгаа гэхэд тэр хүмүүс тарж хүрээ рүү явсан бөгөөд тэдний нэг нь хүрээнд хэрмэн дотор бөгж байсан босогчдод очиж олон цэрэг ирж яваа тухай хэл хөргсөн гэдэг. Засгийн газрын цэргүүдийг хүрээ рүү дөхөж ирэх үед Төсөрвэний Хатуу гэдэг хүн хамгийн түрүүнд явж байсан комиссар буян дэлгэрийг буудаж хүнд шархтуулжээ. Тэр даруй цэргүүд хүрээний өмнө байх 5 Динкэрвэ уулын ихэн Динкэрвэг эслэн авч пулеметоор гал нээжээ. Ихэнх нь бороохоо шийтмээр зэвсгэлсэн байв. Төрдөө гомдсон лам хар босогчд зөвлөлтийн сургагч бүхий байнгын хайрамтай тулалдсан тулаан ядахнаа цагч үргэлжилсэнгүй. Засгийн газрын цэргүүд бинто пулеметоор буудаж бууж өгөхгүй бол та нарыг бүгдийг устгаж хийдийг буудаж бүх барилгыг шатаана гэх зэргээр сүрдүүлэн ашгарсанд босогчд цагаан дарцаг гарган бууж өгчээ гэж тэмдэглэжээ. Мөн Гаадан Мартууза хэмээх номондоо босогчдын зарим айсан итсэн хүмүүс орон гэр байшингийнхаа доор ухаж бэлдсэн зойрондоо орж хорогдсон боловч тэднийг бүгдийг хөөн гаргаж хүрээний баруун талын уулын хормой цуглуулан цэргээр харгалзуулан суулгачээ. Нийт 400-аас 500 гаруй хүн байсан гэдэг. Цэргийн дарга тэр хүмүүст яриа хийж нам төрийн эсрэг бослог гаргасан та нарыг хуулиар хатуу зээрлүүлэх ёстой. Энэ хэргийн буруу болохыг ярих хүн байвал босч яар. Яагаад тийм хэрэг гарав гэж асуужээ. Гэтэл бидний хэрэг буруу гэж хэлэх хүн гарсангүй гэн. Уурлаж хэлгэнсэн дотоодыг хамгаалахын дарга хүмүүс. Та нар буруугаа хэлэхгүй бол энэ пулеметоор шүршгэд нэг ч хүн анд үлдэхгүй шүү. Бид зэвсгийнхээ чадлыг үзүүлнэ гэж занал хийлгэхэд бослогыг удирдсан бардуу захирагч босож ялтай ялгүй хоёрыг ялгаж хайрлагтун. Эцэст нь ийм юм болно гэдгийг би мэдсэнгүй. Би толгойлсон нь үнэн билээ гэж хэлээд босчээ гэж тэмдэглэжээ. Багш сэтгүүлч Жалахын дэлэг
төгс буянтын бослого цаашдаа хэрхэн өрнсөн тухай өгүүлэхтэй. Тэр үед богдын сүмд хоригдож байсан бүх албаа агштыг цэргийнхэн гаргаж дэрэгдээ байлгаж цэргийн дарганаар тэднээс элдвийг асууж лавлж байжээ. Сая судлагдсан хошуу дарга марайзан бүх лам нар эсэргүүшээ. Учир мэдэхгүй дагалдагсдыг бүгдийг буудаж болохгүй. Хэрв цөмийг нь буудах юм бол би дунд нь сууж буудуулъя гэхэд элдв очир. Тэгвэл бослогын толгойлагчдын нэрийг гаргаж өг гэснээр тэднийг хэдхэн цагийн дотор ялтай ялгүйгээр нь ялгаж 38 хүнийг шууд баривчилж хүлээд цаазалжээ. Бусад хүмүүсээс 8-аас 1 жилээр 113 хүн, торгох ялаар 162 хүн шийтгэгджээ. Цааслуулсан 38 хүний 20 нь ард гаралтай, 18 нь лам нар байсан байна. Үүнээс харахад төгс уянтын хүрээний бослого нь лам нарын бослого биш юм. Энэ нь төр засгийн тэр үеийн бодлогод дургуутсан ард олонны бослого байв. Энэ бол үнэхээр эмгэнэл аимшигт явдал байсан юм. Үүнд хов хүний өшөө орсол, ялангуяа дотоодыг хамгаалахын дарга байж, өргөлж хүмүүсийг алж цаазалж сурчсан элдв очрын албаны зэрлэг ад шүглсэн муухай сэтгэлж байсан байх. Үнэхээр төр засгийн буруугаас олж амьдрахын наад захын эрх чөлөөгөө асуулсан, бусдын ятгалганд орсон, дагалдан болсон, буу завсаггүй 38 хүнийг хэдхэн цагийн дотор төрийн гэмт хэрэгтэн хэмээн буудсан нь Монголын түүхийн нэгэн эмгэнэл мөнөөсөө мөн. Энэ төгшөөрт цаг мөч хүмүүсийн сэтгэлд олон жилийн турш айдас гүйцэд төрүүлж байсан юм. Хүмүүс үүнийг мартаж чадахгүй байлаа. Үүний дараа цааслагдсан болон бослогонд оролцсон хүмүүсийн гэр бүл хүмүүс нутаг орноосоо нүүн зайлах дөрвөх зэргээр хүнд хэцүү амьдралыг туулах болсон юм. Үр хүүхдийг нь хүртэл эсэргүүний хүүхэд гэж доромжлох, сургууль соёлд авахгүй байх, хөөх зэрэг тамийн зовлон үзүүлж, нүрийг нь улайлгаж, нүдийг нь бүлтгнүүлдэг байжээ.